I've been dancing in my room, swaying Самацано бамбидивэн нэгэн эр хоол үргэлтийн машинд мөргүүлээд сэрэхдээ 3000 жилийн өмнөх Дачин гүрний үе рүү цаг хугацаагаар аялчихсан байдаг. Орсон биеийн эзэн нь 3 жилийн турш хааны ордны шалгалтанд тэнцээгүй өлсөж өгөхийн наагуур амьдардаг ядуу номч Сун Шу Цай байдаг. Юу болж байгааг дөнгөж ухаарч байхад эхнэрээ сонгоорой хэмээн зарлал явж байхыг сонсоод яваад очтол Даажуу гүрэнтэй дайтаж их хэмжээний хохирол амссан учраас дайнд яваагүй ганц биерчүүд олцлогдож ирсэн эмэгтэйчүүдээс эхнэр сонгож хүү амыг нэмэх бодлого хэн тэр. Гэхдээ сонгосон эхнэр бүрийн тоогоор 50 шуутай үр тариа цуглуулж дараа сар гэхэд өгөх ёстой гин. Мөн манай эр 3 үзэгсэнтэй бүсгүйчүүдийн бодлыг сонсдог чадвар системээс өгсөн байдаг бөгөөд 3 бүсгүй гуруула өөрийг нь сонгохыг хүсэж байгааг сонсно. Гэвч бүсгүйчүүдийн хүслийг үл таавал өөрийн биеийг нөхөн гэж сануулсан учраас гуруулангийн сонглоо хэн тэр. Бусад ирчүүд ч энэ 3 турхай эмэгтэйчүүд ажил хийж чадахгүй яаж дараа сар үр тариа өгөх юм бол доо гэж бодохдоо зэрэгцээ дараа сар гэхэд норма өгөхгүй бол толгойг нь авнаа гэж сануулan гурууланг нь эхнэр болгож өгнө. Нэгдүгээр эхнэр бол Жанжны охин бөгөөд тулааны урлагт гарамгай. Хоёрдугаар эхнэр бол Гүйсүү хотод худалдаа хийдэг байсан бөгөөд эхнэр бол сонгогдоогүй бол фронт руу явуулж биеийг нь үлүүлэх гэж байсан учраас аварсанд Шу Цай талархдаг. Гуравдугаар эхнэр бол хааны гүнж угсаа гарал дээгүүр бөгөөд Сун Шу Цайгийн эхнэр болохдоо тун дургу азгүй амтаа надад тохирохгүй гэж бодно. Мөн системээс эхнэрүүдээсээ талархал хүртэх юм бол оноо нэмэгдэж шагнал өгнө гэв. Манай дөрөв гэртээ харж Шу Цай эхнэрүүддээ хоол өгөх гэтэл үгээгүй хоостог ямар ч хоол гэхэр зүйл байсангүй. Харин хоёрдугаар эхнэрийн талархлын ачаар системээс шагнагдах боломж хангаж их хэмжээний будаа гоймонгоор шагнагдах нь тэр. Харин энэ хооронд эхнэрүүд нь энэ үгээгүй хоос юмд ямар хоол байх вэ гэх хэмээн итгэлгүйхэн сууж байтал манай хүн бэлэн гомд дэвтэж гэсэн авчир. 1-2 дугаар ихнэрүүд идээд үнэхээр амттайг нь гайхаж итгэж болохоор юм байна гэж бодцгоно. Харин нэг л явдаггүй байсан 3 дугаар ихнэр итгэж ядан ганц амцаад л амаа олохгүй идэж гарнаа. Оройч болж унтах гээд хэвтсгэх гэтэл гаднаас дээрлэгдэг үеэл Сун Хаав орж ирээд уутанд жаахан үр тариа хийчихсэн авчирснаа энийг чиний наад ихнэрээр чинь солиё. Чи яг өсөж өгөх гэж л байгаа зү гээд 3 дугаар ихнэрийг надад өгөөт гिचгсэн дайрна. 3 дугаар ихнэр ч миний тавлын юм байна л да. Өмнө нь Сун Шу Цай талархснаа илэрхийлж чадаагүй. Талархснаа илэрхийлсэн бол намайг аврах байсан юм гэж бодож байтал Шу Цай шууд цохоод унаачхна. Гэтэл нөгөөх чинь нэмж хүмүүс дуудаад яхаараа ийм сайхан эмэгтэйчүүдийг чи бүгдийг нь ихнэрээ болгодог юм. Чамайг алчгаад би жаргах болно гэхэд нэгдүгээр ихнэр нүд өрмөх зуурал бүгдийг нь болгож тавина. Гэтэл нөгөөх чинь миний ах түшмэш шүү. Чамайг эргэж ирээд аландаа гэсээр зүхтаж алга болно. Ингээд 3 ихнэр орон дээр Шу Цай газар унтахаар хитэн. Гэтэл 2 дугаар ихнэр нөхөр минь 3 дугаар ихнэрийг аварч харин 1-р ихнэр түүнийг аварсан. Би одоо сайн хандаж энэ хоёроос илүү байх ёстой гэж бодоод хажуугаар нь орж ивтэн. Гэтэл 3 дугаар ихнэр ч бас би энэ хоёр шиг сайн байж чадаагүй. Надаас ирээдүйд салчхал яанаа химээн бодно. Харин 2 дугаар ихнэр орон дээр нөгөө хоёр байгаа учраас хоёулаа тэрвэлдээд унтахаас өөр татан байж болохгүй байхаа гэхэд Шу Цай шууд мэдээж шүү дээ гэхэд 2 дугаар ихнэрийн Шу Цайд өгөх талархал 40 болж дахин бэлэг задлах хэрэгтэй болно. Ингээд 20 оноо тутам бэлэг задладаг юм байна. Дахиад 2 дугаар ихнэрийн талархлыг хүртээгээд өмнөх амьдралынхаа талаар яриулна. Тэрээр торгоны бизнес эрхэлдэг байж байгаад атаархсан муу залуус харшийнхан 100 гаруй хүмүүсийг хороож аавгийн ч мөнгө адил амьд үлдээгээгүй. Азар ганцхан тэр өөрөө л амьд үлдсэн болж таарна. Ингээд өглөө болоход Шу Цайгийн ганц өхөр өвчлээ гэх мэдээ ирнэ. Нөгөө муу Сун Хаав чинь үхрийг нь зохиж зодож хутглаад алчихсан байдаг. Харин нөгөө яамны түшмэл ахтайгаа хамт байгаа учраас очвол өөрөө ч асуудалд орно гэд яхаа мэдэхгүй зогсож байхад системээс тулааны урлагийн чадварыг 68 хүртэл нэмэгдүүлэх шагналаа авна. Ингийн хүний тулааны урлагийн чадвар хамгийн ихдээ 80 хүрдэг юмсан ч. Өхөр дээрээ яваад очтол Сун Хаав хизээ нэнэ талчихсан махыг нийтчихсэн сууж байдаг. Тэгснээ чи муу толгойч үндэж чаддаггүй байсан хулчгар амьсгаа эзтэй. Яаж энд ирж зүрхсэн юм бэ гэхэд миний үхрийг алаад идэж байна гэдэг та нар дээрэмчэд гэсэн үг. Улс орны нөхцөл байдал ийм байхад нэгнийхээ идэж уух зүйлийг дээрэмцнийг яам мэдвэл та нар ч толгойгүй болно доо гэхэд чамд ямар нотлохоо байгаа юм бэ хэмээн асууна. Мань нэрч тосгоных нь бүгд та нарыг миний үхрийн махыг хуваагаад идээ сууж байгааг харах болно. Би бүгдийг нь дуутчихсан гэв. Сун Хаавч чи муу тэнэг хизээдээ юм ухаантай болчихсон юм. Арчаагүй л амтан байсан. Харнаа чамаа гэд бөөд цухтаад явчихна. Үүнийг нь бутны занаас харж байсан нэг болон 3 дугаар эхнэрүүдийн Шу Цай гих сэтгэл нэмэгдэж оноо нүснэ. Энэ удаа ингээд явсан ч зүгээр өнгөрөөхгүй байх. Дахиад ирвэл яах вэ хэмээн эхнэрүүд нь санаа зовж байхад ямартай ч тэд үхрийн хэрэг илэрхээс өгтлээ айж байгаа учраас эсэгтэл зохиохгүй байх. Харин үр тариа хураалтын өдөр гарч ирнэ гэв. 3 эхнэр сонгож гэрэлсэн учраас үр тариа хураахад 150 шуудаа өгөх ёстой ч манай хүн би бүр 6 сараар нүрчлээ төлнө. Мөн өдөр бүр бүгдээрээ мах идэх болно гэв. Эхнэрүүд нь читгэж ядан улс орон ийм хэцүү цаг үед 900 шуудаа яаж олдог юм бэ? Худлаа хийрхэхээ бол гэхэд Шу Цай надад нэг бодсон юм би. Та хий зүгээр л хүлээгээд харж бай гэв. Шу Цайч 2 дугаар эхнэрийн 60 онооны системийн шагналыг авч
чадвараа 78 хүртэл нэмэгдүүлнэ. Маргааш нь шууд цай загас барихаар нуурын эрэхт очтол нутгийн хөгшин эмэгтэйчүүд чамайг юу ч хийж чадахгүй арчаагүй амтан гэдгийг бүгд мэднэ штэ. Чи ямар юмараа загас барьдаг юм гэхэд намайг загас бариул та нар нэг сарынхаа хураас үр тариаг өг. Үгүйг бол эхнэрүүдийг нь дуудаж хувц угаалгана гэх бооцоо тавив. Шууд цайз цахилгаан жуусан уургаар загсыг тогон цохиулж хідэн зуугаар нь барьж чаддаг. Үүнийг бишрэн эхнэрүүдийнх нь тааламжтай байдлын оноо гурвалгийнх нь нэмэгдэнэ. Нөгөө хөгшин эмэгтэйчүүд ч амаа барьж бидэнд тийм их үр тариа байхгүй шүү дээ. Өршөөгөөч гэхэд за яах вэ тэгвэл манад ирж үр тариа хурааж өгвөл би аяг хоол өгөн шүү. Мөн үүнийг нутгийн иргэдэд тараа гэхин тэр. Гэвч хураагаад байх их тариач байхгүй. Иргэдэд өгөх хоолж байхгүй хэмээн санаа зовж байхад Швейцарь системээс өгсөн төмс байх бөгөөд төмс байхгүй учраас л иргэд энд ингэж өсөж тартагтаа тулсан. Одоо үүнийг тарихад л болно гэд 2 дугаар эхнэр нь тарихаар явна. Харин 1 дугаар эхнэр буланд гуниглаж ганцхан өөрт нь л хийх зүйлгүй үлдлээ. Би ямар ч хэрэгцээгүй хүн юм байна гэхэд Швейцарь чамд тохирсон зүйл байгаа ан агнахадж болохоор зэвсэг өгөх нь тэр. 1 дугаар эхнэрч баярлаж ухаантай энэ биширж байтал 2 дугаар эхнэрийг загсаа аваад явж байхад нөгөө муу сун хаав барьцаалсан гэх мэдээ ирнэ. Яам руу яваад очвол Швейцарь эргэж чирэхгүй байх. Шүүх төшөмлийн эхнэр нь хүнд өвцөнгөө дэмжлүүлэхээр явсан. Оронд нь нэг хүн орлож байгаа. Тэр нь бүр сун хаавгийн ааваас өртгөө. Чи тийшээ явбал гэмтэн хоригдоод хизээч ирэхгүй шүү гин. Швейцарь шүүх төшөмлийн эхнэр амтнд хазуу шарханд нь бохирорч халтар авсан юм байна. Системээс хүнд өвчнөд уухан им өгсөн. Шүүгчийн эхнэрийг заавал аварч 2 дугаар эхнэрээ аварна гэд очиж уулзахаар яв. Гэтэл оточноор одоо найдваргүй болсон. Эцсийн өдрөнч гэсэн тайван явуулна. Чам шиг ангаах ухааны чадваргүй ар гэрэнт сайнгүй чиний чадах зүйл биш ээ гэхэд би заавал аварч чаднаа. Өнөөдөр сүүлийн өдөр нь биш хэрэг чадахгүй бол би толгоогоо өгөхөд ч билэн гэв. Ингээд системээс супер адреналин, супер антибиотик аваад эхнэрийг нь эдгэж хөл дээр нь босгож чадсан учраас 2 дугаар эхнэрийг нь аврахад туслахаас гадна 10 жилийн татварыг нь төлж өгөхөөр болдог. Гэтэл гянтанд нөгөө мө сун хаавгийн яаманд ажилдаг ах гээдсэн заваа юм нь 2 дугаар эхнэрийг нэг гянтанд хорчихсон. Одоо чамаа хинч аварч чадахгүй. Надад бие үг гэж дайрч байхад нь ашгүй амжиж цай шүүх төшмөлтэй хамт ир. Ингээд шийтгэх гэж байтал нөгөөх чинь дотроо энэ шүүх төшмөл худлаа шудраг царайлж дүр үзүүлж байна. Эднийг явахаар намайг сулчихан дөө гэд инээтэл шууцай энэ огт хийсэн хэрэгтэй харамсахгүй байна. Шийтгэх эрхийг надад өгнө үү гэд болгож тавинаа. Тэгээ тэр оройноо шүүх төшмөлийн гэрт хонож харих гэтэл шүүгчээс 300 шуудай үр тариа хувцас хунар их хэмжээний хоол хүнс явуулсан байх бөгөөд гэртээ ирэхэд гэрийг нь засчихсан байх нь тэр. Гэтэл үр тариа хураах багад зэвсэг бүгд дайны фронт руу явчихсан учраас яасан ч хурааж чадахгүй нөхцөл байна гэхэд Швейцарь системийн тусламжтай төмөр багад зэвсгүүдийг гаргаж ирнэ. Энэхүү хэцүү цаг үед игэл жирийн ардууд идэх хоолгүй зүдэрч байхад Швейцарьгийн гэрт бол тансаглал үргэлжилсээр л тэрээр эхнэрүүддээ зориулж өөрийн нууц жороор амттай шаарсан төмс хийж өгөх бөгөөд эхнэрүүд нь ч нөхрийнхөө хоол хийх агьяасыг биширч амттай ажиргалтай байцгаана. Гэвч тэднийг энэхүү амгалан суух зур гаднаас нэгэн үл таних итгээд нууцаар тандаж байв. Тэр бол ойрхон орших чон дуулын дээрэмч тагнуул байлаа. Дээрэмчид энэ гэрт их хэмжээний хоол хүнснээс гадна цэцэг шиг үзэсгэлэнтэй 3 бүсгүй байгааг дуулаад бүгдийг нь олслохыг санаархаж байдаг. Харамсалтай нь тэр дээрэмчин буруу айлхаа хаалгыг татсан нь тэр. Швейцарь гимтэхийг оролцсон тагнуулчийг дайч ихнэр нь дор нь хашрааж амьд үлдээгээд байцааж эхэлнэ. Тэр итгээд өөрийгөө чон дуулын дээрэмчин бөгөөд тэдний бүлэг 2000 гаруй хүнтэй удахгүй энэ тосгоныг юучгүй тонож зусан далай болохоор зэхиж буйг хэлнэ. Тосгоны захиргаа ердөө 100 хүрэхгүй зэрэгтэй тул тэднээс тусламж хүсээд нэмэргүй. Эхнэрүүд нь айд сандран шөндөө багтан зүгтхийг санал болгоход Швейцарь ганцаараа цорын ганц гаргалгаа байгааг хэлнэ. Дээрэмчин залуу түүнийг басах бөгөөд Швейцарь түүнийг хүлээд шууд тосгоны дарга руу авч чадна. Шүн донд Швейцарь дээрэмчнийг чирсээр тосгоны даргынх руу дайран ороход анхандаа тосгоны дарга дээрэмчид манай ядуу тосгоныг зорихгүй хэмээн үл тоож ууланд очиж нуугдахыг зөвлөгч дээрэмчний тэмдгийг хараад өгтлээ айд сандрна. Швейцарь өөрт нь туслах юм бол дээрэмчдийг устгах 3 алхам төлөвлөгөө байгааг танилцуулна. Үүнд тосгоны иргэдийг цуглуулах цэргүүд ирж байгаа гэж хууран сэтгэл зүг нь бэлдэх. Мөн залуусыг дайчлан хав хамгаалт босгох байв. Энэ үед Швейцарьгийн эхнэрүүд нөхрөөгийн хайр хүндэтгэл нэмэгдснээр систем итгэвчж түүнд дээд зэрэглэлийн суглааны эрх бэлэлнэ. Суглааны хит улаан туяаны мэдрэгчтэй хавх 100 ширхэг ном сум авраг загсны тор явган зэргийн эсрэг тесрэх бөмбөг зэрэг асар хүчтэй зэвсгүүдийг авч чадна. Маргааш өглөө тосгоны иргэд цугларагч бүгд айж болчихно дээрэмчдийн өдөөс дээрэмчний өмнөөс тэмцэхээс татгалзна. Ялангуяа Иргоу гих залуу Швейцарь арчаагүй ядуу эрдэмтэн хэмээн бас хамжилж олноороо ууланд нуугдахыг уриалж өмэн дэгдэн. Цэргийн сэтгэл зүг дотвортой байлгахын тулд Швейцарь өөрийн зохион бүтээсэн үл үзэгдэх аянга буюу гар бөмбөгөө гаргаж ирнэ. Тэрээр Иргоуд бөмбөгийг бариулаад буцыг нь татуулж хоол шидүүлнэ. Төд удалгүй асар хүчтэй дэлбэрэлт болж газрын хөрс оронгороо ирэхэд тосгоныхон бүгд ангайн хот руу. Ийм гайхалтай зэвсэг байгааг харсан иргэдийн айдас ор мөргөө алга болж Швейцарьг дагаж дээрэмчдийн эсрэг эцэг хүртэл тэмцэхээр нэгтэн. Чон дуулын толгойлогч өөрийн зэрэгүүдэд даавлан тосгоны гадаа иржээ. Тэдэн замчилж тосгоноо байрж өгч буй хүн бол нөгөө сун хаав. Тэрээр дээрэмчдийн толгойлогчид Швейцарьгийн 3 үзэсгэлэн тэрхнэрийг авч өгнө хэмээн амлаж хідэн нөхдөө даавлан тосгон руу төрүүлж нэвтрэнэ. Тосгон ил
байдал байхыг харсан Сунхао хүмүүсийг уулан цогцсон хэмээн бодож байтал Шүзай өөрийн дайчдтайгаа тэднийг бүсэлж орхино. Сунхао дээрэмчдэр далайлган сүрдүүлэгч Шүзайгийн чадварлаг зэвсэгтэй багийнханд торхноо арчуулж өөрөө баригдана. Шүзай өөрийнх нь амьдралыг сүрүүлэх гэж олон удаа оролцсон ч өршөөж байсан. Харин элэг нэгтнээ дээрэмчдэд худалдсан урагчийг энэ удаа зүгээр өнгөрөөсөнгүй. Сунхао газар дээрм цаазаар авна. Өдөн хүлээж байсан дээрэмчдийн толгойлогч ямар нэг зүйл буруугаар ирснээр гадарлан цэргүүдэд дагуулсан тосгон руу дайран орно. Гэвч тэднийг Шүзайгийн бэлдсэн орчин үеийн ном сумаар толгносон хавх дэлбэрэлтүүд угтаж дээрэмчд сандарна. Шүзай урагш халхан гарч ирж дээрэмчдэд хандан та бүхэн дайн дажнаас болж хоолгүй хоцроод ууланд гарсан игэл ардууд гэдгийг би мэднэ. Зэвсгээ хайж намайг дагвал би та нарыг үлсгэхгүй хэмээн өөрийн тарьсан шин сордны төмснөөс амцуулна. Амттай бөгөөд цаддаг энэ хүнсээ эзэн дээрэмчд ухаан сууж зэвсгээ хайцгаана. Гэвч тэдний толгойлогч уурлан Шүзай руу дайрахад дайчин эхнэр нь дорон сөхрүүлж баривчлана. Энэхүү дээрэмчд Шүзайг бүрэн дагаар орж түүний төлөө ажиллахаар болдог. Чон дуулыг номботгогч аюулыг төрж болов холдуулсны дараа Шүзайгийн эхнэрүүдийн сэтгэл амарч нөхөртөө үр удам үлдээж өгөхийг хүснэ. Гэвч Шүзай үр хөвгтдээ болох нь гарцаагүй ч одоо цаг нь биш. Дэлхий дахин өвмөн самуунтай байна. Амар амгалан амьдрал гэдэг игэл жирийн ардуудад олдох хувь тавилан биш хэмээн өгүүлнэ. Тэрээр асар их хүнс тариалавч түүнийг хамгаалах хүч чадалгүй бол эртээрээ хизээ нэгэн цагт бусдад дээрэмдүүлэх болно гэдгийг ухаарсан юм. Иймд Шүзай ойр орчмын уулын бүх дээрэмчдийг өөртөө нэгтгэхээр шийдэж өөрийн үнэнч туслах болох Жан өвгөнд хандан бүх уулын толгойлогчдыг баатарчуудын чуулганд хуурих даалгавар өгнө. Уулын дээрэмчдийн удирдагчид Шүзайг басамжлан игэл жирийн ядуу эрдэмтэн байж биднийг элсүүлнэ гинэ. Чонт уулын Ли Дао бидэнд 300 лан мөнгөний өртөө бид өрөө авахар ирлээ хэмээн томорцгооно. Шүзайд гар бөмбөг цөөхөн үлдсэн тул хүч хэрэглэхийн оронд өөр арга хайж байтал гинэт дээрэмчдийн дундаас Гуян гих удирдагч Шүзайгийн нэгдүгээр эхнэрийг хармагцаа ахаатан минь тэнгэр харж гүү авахныг бүр мөсөн мөхөөчхөөгүй байж хэмээн уйлан сохрно. Тэрээр урд нь умардыг дайлагч их жанжин байсан нэгдүгээр эхнэрийнх нь эцгийг урагч Вэн Жунлан ба Алтан улсынхан хис хэрэгээр цаадалж гэр бүлийнхэн 106 хүний хөнөөхөд амьд үлдсэн цор ганц үнэт зэрэг нь байжээ. Тэд аргагүй ирэхэнд ууланд гарч дээрэмчин болсон бөгөөд ахаатныг нь амарсан Шүзайг эзэн хэмээн шууд хүлээн зөвшөөрч 1500 цэрэг нь түүний хамт дагаар орно. Энэ үед Шүзайгийн хоёр дахь эхнэрч мөн өөрийнх нь гэр бүлийн уламжлалт хэмнэлийн урлагийг булааж авахын тулд Вэн Жунлан тэднийг хис хэрэгээр хорсон гэдгийг уйлан дурсдаг. Хоёр эхнэрийнх нь цусан өшөө ганцхан хүн дээр ийхүү огтлцсон юм. Хамгийн том бүлэг шууд бууж өгсөнд босод дээрэмчид сандралтаж 300 лам мөнгө аваад буцахыг хүснэ. Энэ үед Шүзай тэдэнд өөрийн сайжруулсан ган гачиг төсвөртэй төмснөөс өгч хэрэв цадтал идэх хоол байвал хэн ууланд гарч дээрэм хийх вэ хэмээн ухуулна. Тэдний удирдагч болох Лүнфэн хоёр уулын эзэн өөрсдөө гоо үзэсгэлэн мэрэгэн ухааны биелэл Вонлан буюу хэвтэж буйлуу баатарлаг Фэнчүү буюу дул Феникс хэмээн нэрлсэн уран дархан яруу найрагчид байлаа. Тэд Шүзайг хүлээн зөвшөөрөхийн тулд газар дээр нь шүлэг тэрлэж уралдахыг шаардна. Волон асар сүрлэг шүлэг уншиж томорсон ч Шүзай эцдийн төв хөндөх сууд бүтээлүүд болох Хуан Чаогийн сарнай шүлэг болон Юэфэн Манж голын улаан зэрэг агуу дайчин шүлгүүдийг уншин тэдний утга зохиолын агуу хүчээрээ бүрмөсөн сөхрүүлнэ. Тэд Шүзайгийн авьяасыг биширч өөрсдийн босгосон нарийн хидтэй зэвсгүүдийн хамт түүнийг дагахаар андгаалав. Энэ үед өшөөд дайсан Вэн Жунлан хондон мужид ирж Шүзайг 2000 дээрэмчнийг нэгтгэснийг дуулаад түүнийг алтан устай өгсөн тохирч дагаан усыг хувааж авах төлөвлөгөөндөө амьд өгөөш болохоор хот руу ирсэн илч илгээд. Шүзайгийн эхнэрүүд хотын хамгаалалт бат бөгтөл зогтохыг сануулсан ч Шүзай үүнийг өшөөгөө авах хамгийн том боломж гэж үзнэ. Тэрээр системээсээ 2 дугаар эхнэрийн хайрын оноо 100 хүрсэн тул бурханлаг суглаа ашиглан 1000 төрлийн үр 100 мал мөн орчин үеийн хамгийн хүчрхэг зэвсэг болох алтан эсний бүргэд гарбуу болон пулеметийг шагналд авч өөртөө бүрэн итгэлтэйгээр хотын даргын ордон руу ганцаараа Вэн Жунлан руу мордохоор шийднэ. Ордонд нэвтэрсэн Шүзайгийн өмнөөс Вэн Жунлан их зан гаргаж түүнийг сөхөрхийг шаардахад Шүзай эхнэрүүдийнхээ өшөөг авахар ирснээ хэлнэ. Вэн Жунлан өөрийн шилдэг хамгаалагч Тулааны урлагийн их мастер Лу Дафенер далайлган сүрдүүлэгч Шүзайгийн авчирсан пулеметийн галын хүчний өмнө их мастерч Вэн Жунланч юугүй арчигдаж газар дээрээ үхцгэн. Шүзай энэ хэргийг өмнөх чонт уулын Ли Дао тохож орхиод нутагтаа ирж хагас жилийн турш амар амгалан амьдран. Тэрээр шинээр шарлагны зуух бүтээж эхнэрүүд нь жирэмсэн болж цэргүүддээ орчин үеийн Тулааны арга тактик аз жаргалтай байтал гинэт гаднаас төгшүүрийн мэдээ ирнэ. Түүний 3 дугаар эхнэр болох Жоу хатан цах дээр явж байгаад баг зуусан үйл таних этгээдүүдэд барьцаалагдсан гин. Аюул үгээр дуссангүй жинхэнэ Тулаан дараагийн бүлэгт үргэлжлэхээр үйл явдал инхүү өндөрлөж кино дуусна. Өмнөх бүлэгт Шүзайгийн 3 дугаар эхнэрийг хэсэг бүлэг этгээдүүд хулгайлж Ванхуа хэмээх 6 цэнгэлийн газар авицсныг мэдснээр дууссан бод энэ бүлэгт Шүзай эхнэрээ аврахаар араас нь очисон байгаагаар кино эхэлнэ. Шүзайч тэр газрын эмэгтэйчүүдийг нэг нэгээр нь гоолж шилж эхнэрээ гарч ирэхийг нь хүлээн. Гэтэл эзэн авгаа эднэр л манай газрын хамгийн дээд зэрэглэлийн эмэгтэйчүүд шүү дээ хэмээн гүрээсээр байсан тул Шүзай тэгвэл
Тэгвэл явлаа гэж айлгахад өнөөдөр манайд гэхдээ шин дээд зэрэглэлийн нэг бараа ирсэн. Та өрөөндөө очиод байж вэ? Сэтгэл ханамжийн баталгаа өгөн шүү гэд. Энэ үеэр эзэн авгаа 3 дугаар их нарыг дагуулan өрөөрөө чирч явахдаа чиний өмнө нь ямар галчуу байсан чинь хинт ч хамаагүй. Энэ ванхад ирсэн цагт чи одоо миний дахиал гэсэн үг. Гэхэд миний нөхөр ирэх юм бол чи ч хийсэн үйлдэлтэй харамсан даа гэд. Эзэн авгаач манай ванхад нэвтрэх тийм амархан гэж одоо юу? Чамайг аврах ямар хүн ирэхийг чи харъя л та. Зүгээр наад руугаа ор гэд нэг өрөөрөө түлхэж оруулаад хаалгыг нь хаана. 3 дугаар их нарч айж битгээрт үгүй бол усны хатгуураар хатган шүү хэмээхэд нөхөр нь гарч ирэхийг хараад системийн оноо 89 болж өснө. 1 болон 2 дугаар их наруудын оноо аль хэдийн 100% төрсөн бөгөөд 3 дугаар их нарын л ийхүү баг байхаж манай хоёрыг тэрвэрлдэж буй сүүдрийг эзэн авгаа гаднаас нь хараад ингэж нэг өөрөө дуулууртай болох шивдээ. Одооноос манай ванхад шин сайн чанарын бараа нэгээр нэмэгдлээ хэмээгээд цааш явна. Ийхүү шууцаа их нарыг тэрвэрэн цонхоор өсөрч амжилттай аварч чадна. Тэднийг зогтох гэж байхад тус газрын жинхэнэ эзэн хар бадамлын ухаа тэрслүү бүлгмийн удирдагч Нангу Хунян гарч ирж замыг нь хаана. Тэрээр шууцааг хунаа мужид хуурамч бараа бүтээгдэхүүн илрүүлсэн ухаалаг баатарлаг иргээ сонссон тул өөрийн бүлгэмд исэж одоогийн дарангуулагч төрийг түлхэн унахад хамтрахыг санал болгоно. Энэ үед шууцаа гинэт Нангу Хуняны бодлыг мөн адил сонсож чаддаг болсон бэ. Мөн 3 дугаар их нарыг нь хулгайлсан зорилго нь ийхүү шууцаатай уулзах байж л дээ. Системээс Нангу Хуняны эс зэрэглэлийн тааламжтай байдлын объект хэмээн зарлаж хэрэв оноо нь 25 хүрвэл автоматар шууцаатай холбогдохыг анхааруулна. Нангу Хунян бол Дачин гүрний тэргүүн урвагч Вэшанд гэр бүлээ алуулсан тул өшөө авахаар хар бадамлын ухаа бүлгмийг байгуулсан нэг юм байв. Шууцаа өөрөө аль хэдийн Вэшаны хүү Вэ Жунланыг алж өшөөгөө авчихсан байсан бөгөөд хэрэв дахин ихнэр авбал өмнөх 3 ихнэр нь өөрийг нь хөнгөлчихнө гэж айж байлаа. Тиймээс тэрээр Нангу Хуняны тааламжооныг өсөхгүй тулд өөрийгөө хөдөөний чадваргүй зөвхөн хүүхэн сонирхдог өөдгүйр мэтэр жүжиглэж саналаас нь татгалцсан. Мөн Нангу Хуняны зөвлөх Жи Бочанг шууцааг басамжилж түүнийг Хундамужийн 3000 дээрэмчдийг өөртөө нэтгэсэн нь зүгээр л нэг муу Аз гэв. Шууцаа хотын гадаа өөрийн 500 дайчид одож байгааг сануулж Нангу Хунянтэй оюун ухааны 3 асуултаар бооцоо тавихаар тохиролцсон. Хэрэв шууцаа ялвал тэднийг зүгээр явуулна. Харин Жи Бочанг ялвал дайчдыг нь өөрийн болгоно гэв. Эхний асуулт нь шууцаа болон Жи Бочанг та хоёр хоёулаа тулааны урлагийн өндөр ур чадвартай гэж бодъё. Хамгаалтын алба нээх гэж байгаа. Гэтэл тэр зам нь зайлшгүй бараа тээвэрлэх шаардлагатай зам байлаа. Дээрэмчид олон жилийн турш сууршиж бараа тээвэрлэгчдийг дээрэмдэж ирсэн. Энэ асуудлыг та хоёр яаж шийдэх вэ гэхэд Жи Бочанг дээрэмчид байдаг газарт нь урьдчилж очоод отож байгаа дээрэмчдийг нь устгана. Гэхэд шууцааг дээрэмчдэд нь мөнгө өгч өөрсдийгөө зүгээр нэвтрүүлнэ гэв. Жи Бочанг шууцааг хулчхар аймхаа гэж доогөлж байтал энэ хариултын тайлбар нь хэрэв дээрэмчдийг устгаад замд дээрэмчин байхгүй болчихвол хүмүүс бидний хамгаалтын албанд яах гэж мөнгө төлж ачаа бараагаа хамгаалуулах юм бэ? Дээрэмчид байхгүй бол хамгаалтын алба дампуурна гэж хэлснээр Жи Бочаны ахаан тэрхийг гайхшруулж ихний үед ялна. Харин Нангу Хунян түүнийг үнэхээр авьяас дээр байна гэж дотроо үнэлж эхэлнэ. Дараагийн асуулт нь миний зарц 1000 акр өвжил шимтэй газартай. Яаралтай нөхөн сэргээлтгийх 10 акр газар бий. Харин ойр орчмын тосгоны тариаланчид үнэхээр залах уу? Цалинг нь 2 нугалж өгье гэж ажиллахыг хүсдэггүй. Энэ удаа газар авахгүй бол хаврын тариалалтын үеийг алдах болно. Үүнийг шийдэх ямар арга байна гэхэд шууцаагийн хариулт нь цалинг нь 5 дахин нэмэгдүүлж 8 тариачин хөсөлж газар хаглуулнаа гэхэд Жи Бочанг шоолж инээгээд тийм том газарт наад залхуу 8 тариачин ч ажиллаж чадлаа юу? Чадсан ч үнэхээр удаан байх болно гэхэд шууцаа үргэлжлүүлэн эхлээд газарт урьдчилж алт болно. Алт олдсон сургаар хүмүүсийн шунал хөдөлж бүгд өөрсдөө сайн дураараа ирж газар ухаж эхэлнэ. Дараа нь тэр алт минийх тул буцааж өг гээд авахд тэр хүмүүс дахиж ухаа болно. Гэхэд Жи Бочанг наадах чи яг миний хэлэх гэсэн санаа байна. Гэхэд шууцаа миний төлөвлөгөө арай дуусаагүй байна. Хамгийн гол хэсгийг нь одоо хэлэх гэж байна л та. Алт ухсан тариачдыг хар бадамлын ухаа бүлгэмийн нэрээр баривчилж ухсан алтыг нь хуурамч зөвхөн гаднаа алтлаг өнгөтэй төмөр байсныг нь илчлэн шоронд оруулна гэж сүрдүүлнэ. Тэгээд намар хүртэл үнэгүй ажиллаусны эцэс үнэхээр сайн ажилласан хүмүүст нь тохирсон цалингийн өгвөл тэд хар бадамлын ухаа бүлгэмд хүн хөтлөө үнэж байх болно. Ингэснээр нэг ч төгрөг зарлахдаггүйгээр бүх асуудлыг шийдэж хүмүүсийн цэцгэлийг татнаа гэн. Нангу Хунянч түүнийг бүх үеийн хамгийн сууд хорн хариулагч байна хэмээн биширч өшөөгөө авахт нь туслах цорын ганц ир хэмээн үзэж тааламжийн оноо нь эрчимтэй өсөж эхэлнэ. Шууцаа 2-0-оор ялсан тул явахыг хүснэ. Нангу Хунян түүнийг өөрийн гоо үзэсгэлэнгээрээ авч үлдэхийг оролдоход 3 дугаар ихнэр дундуур нь орж шууцааг алтарт уруугч Вэшаны хүү Вэ Жунланыг алсан баатар ир гэдгийг санамсаргүйгээр ам алдаж орхино. Нангу Хунян шууцааг өөрийнх нь ачтан болохыг мэдээд улам ихээр татагдана. Тиймээс шууцааг үлдэхийг хүссэн ч шууцаа ямар байгаагаа хэлэхэд системээс Нангу Хуняны саналаас татгалзуул системээс өгсөн бүх зэвсгүүдийг хурааж аван шүү гэхэд шууцааж тэгвэл 3 ихнэр маань намайг ална штэ. Систем нь намайг өршөөлтөө хэмээн говьно. Энэ үед хил дээр Жин Вангтай нууц уулзалт хийж улсыг хувааж авахар хуулдаж байсан тэргүүн урвагч Вэшан хар
бадамлын ухаан бүлгэн болон түүний хүүг алсан Шүцай нар Ванхуа асарт байгаа тухай мэдээ очино. Хууралсан Вэйшан 800 хар морьт сэргээ хот руу оруулж бүгдийг нь устгах тушаал өгнө. Шүцайгийн 3 эхнэр болон хар бадамлын ухаан бүлгэмийн дайчид бүсэлтэд орж ширүүн тулаан эхэлнэ. Шүцайгийн гадаа байсан 500 дайчдыг ихэнх нь амьд. Энэхүү үхлийн ирмэг дээр Нангун Хунян Шүцайг дэлхийг хурсан жинхэнэ агуу баатар гэж бодсноор түүний тааламжийн оноод 30 болж өснө. Үүний улмаас систем Шүцайг Нангун Хунянтай хүчээр холбож шагналд нь ганц удаа ашиглах хэрэгтэй карт өгдөг. Систем Шүцайд эс зэрэглэлийн хүн төрөлхтний тулааны чадварын оргил буюу агуу жанжны хугацаатай картыг санамсаргүй байдлаар цуглах боломж олгоно. Энэхүү карт нь ердөө 30 минутын хугацаатай бөгөөд амьд үлдэх магадлалыг 30%-аар өсгөх аж. Шүцай үхлийн аюулаас мултарч тоглоомын эргүүлгийг өөрийн талд эргүүлэхийн тулд эс зэрэглэлийн жанжин суглахаар ад сорин цуглааг эхлүүлдэг. Үхлийн ирмэг тулж ирсэн Шүцайг дарангуулагч Вэйшан басамжилж хитэн муу тариачинтай нэгдэж Вэй гэр бүлтэй тэмцэн гэдэг бүтшгүй хэмээн доромждно. Шүцайгийн нэгдүгээр эхнэр гэр бүлийнхээ өшөөг авсан ч одоо хөвлөд хүүхдээ хамгаалж чадахгүй болсондоо харамсан Шүцайтай учирсандаа баярлаж байгаагаа хэлж үхэлтэйгээ эвлэрнэ. Гэвч Шүцайд системээс өгсөн нууц хүзэр байлаа. Тэрээр суглаагаа ажилуулж эс зэрэглэлийн алдар жанжин Чаншаны Зао Жилоныг суглаж тулааны талбарт дуудан ирүүлнэ. Үүнийг харсан Нангун Хунян Шүцайг үнэхээр нууцлаг авгаа залуу байна гэж бишрэнэ. Хот руу нэвтэрсэн Вэйшаныг барьцаалж гаднах хар морь цэргүүдийг хөдөл зүрхлэхээргүй болгосны дараа Шүцайгийн эхнэрүүд төрөх төхнө. Хоёрдугаар эхнэр нь төрж эрүүл саруул хүү охин ихэр хөхөд төрүүлнэ. Тэднийг Шүцайгийн ууган охин ууган хүү хэмээн хоёрдугаар эхнэр нь дотроо баярлана. Сун Шүцай хүүхдүүддээ нэр өгөхдөө ууган хүүдээ Сун Хуаю гэх бөгөөд охиндоо хоёрдугаар эхнэрийг өөр нь нэр өгүүлнэ. Хоёрдугаар эхнэр ч охиндоо Сун Шаншан гэдэг нэр өгөхөд Шүцай тэнгэрийн доорх 3 улсын хааны нэртэй адилхан байгаад гайхна. Энэ үед нэгдүгээр эхнэр нь мөн амарчиж 4 кг жинтэй эрүүл саруул хүү төрүүлснийг Шүцайд болгоно. Шүцай хүүдээ улс орноо сэргээ мандуулах утгатай Сун Хуашин гэдэг нэр өгнө. Ноцтой нөхцөл байдал үргэлжилж байгаа тул тэрээр эхнэр хүүхдүүдээ үлдээгээд ажилдаа орохоор одно. Зөвлөх Жибочан шаргацсан Нангун Хунян туслах гэтэл тэрээр огт нүр өгдөггүй. Харин Вэйшаны эсрэг дайнд бусад салбаруудын хүчийг цуглуулах даалгавар өгнө. Гэтэл Шүцай орж ирэхэд Нангун Хунян өөртөө татаж тааламжийн оноогоо өсгөхийн тулд шархны тос төрхөж өгөөч хэмээн жүжиглэж даажигнана. Шүцай өөрт нь 3 сайхан эхнэр байгааг санан сэтгэлээ барихыг хичээх боловч Нангун Хуняны багшар аргад автаж эхэлнэ. Шүцайг хайж ирсэн 3 дугаар эхнэр хатагтай Жоу Нангун Хуняны өрөөний хаалгыг хаалттай байхыг хараад гарцаагүй энэ муу үнэг миний нөхрийг идгүүлж байгаа гэж бодоод орох гэтэл зөвлөх Жибочан манай удирдагч ариун охин тул хизээч эрэхтэй хүнд хүрдэггүй гэж өмөрөх боловч хаалга нэгтгэхэд Шүцай тос төрхөж байгааг харна. Эхнэрүүдийн дунд маргаан өсөж ордон хувааж авах тэмцэл шиг уур амьсгал бий болоход Шүцайгийн бусад эхнэрүүд нөхрийнхөө ирээдүйн их үлсийн төлөө хар бадамлын ухаан бүлгэмийн мэдээллийн сүлжээ хэрэгтэйг ухамсарлан Нангун Хунианыг бидэнтэй л адил хөөрхөлтэй эмэгтэй тиймээс гэрлүүлэхийг 1-3 дугаар эхнэрүүд зөвшөөрч ухаалаг загнана. Гэтэл 2 дугаар эхнэр л муу үнэг яаж бидэнтэй адил байдаг юм хэмээн эсэргүүцнэ. Энэ үеэр Гянд нь хоригдож буй Вэйшаны хүү Вэй Жонью сэрээд хамгаалагчдын гэмтэн миний эцэг 100 мянган зэрэгтэй ирж та нарыг устгаад эхнэрүүдийг чинь цэргүүдийн тоглоом болгоно гэж хашгична. Шүцай түүнийг барьцаалж цэргийг ухраана гэж тоотолж байтал түүний тагнуулууд Вэйшаныг 8 хууль ёсны хүү 30 гаруй нууц хүүхэд болон өргөмөл хүүтэй гэдгийг нь илчлэн. Барьцааны хүн үн цэнгүй басныг мэдсэн Вэй Жонью сандарч өөрийгөө хамгийн хайртай хүн хэмээн мэлцэн. Улс орны амьдралд ороотож ард түмэнд хуйлдаж байгаа тул эхнэрүүд болон дайчид Шүцайг бослог гаргаж хаан ширээн суугыг ятгана. Шүцай анхлан зөвхөн амар амгалан амьдрахыг хүсэж байсан ч Вэйшан болон Тэтэм хаан хүү нарын уралдыг зогсоохын тулд бурхны тааллаар их Сун улсыг байгуулж бослог гаргахаар шийднэ. Түүний эсрэг Ланя мужийн дарга Ян Шүүн 50,000 зэрэгтэй тул эхлээд хүмүүсийн анхаарлыг татаж нэр хүндээ өсөх шаардлагатай болов. Шүцай нэр хүндээ богино хугацаанд өсөхийн тулд өөрийн зохиосон Тэнгэрийн таалал хэмээх номыг хотуудын цайны газруудад тарааж үлгэрчдээр яриулна. Мөн гар орчуудаар 100 ширхэг чулуун хүн хилгэж усан дор булаад чулуун хүн нэг нүдэрээ шар мөрнийг эргүүлнэ гэх мэтээр ард түмэнд бурхны тэмдэгмийг итгүүлнэ. Мөн шүн бүр аратан шувуудын дууг дуурайлган Шүцайг хаан болно гэх цуу яриа тараасаар өдөр 1000 төгрөсөд болон баатрууд түүнд дагаар орохоор ирнэ. Шин зэргүүд олноор ирэхдээ хүнс болон зэвсэг хуйг дуулан хомсдож зэргүүд гомдолж эхэлнэ. Шүцай өөрийн нэгдүгээр эхнэрийн 100% тааламжийн онооны шагналыг системээс урьдчилан солиогүй байснаа санана. Тэрээр системээс 100,000 хуйг зэвсэг 30,000 морь 10 гар буй 200 гранат авна. Зэвсгийн агуулгах дүүрэн өндөр зэрэглэлийн зэвсэг гарч ирсэн цэргүүд болон Нангун Хунян нар Шүцайгийн юр бусын чадварыг дахин гайхширна. Цэргийн хүч зузаарсан ч тэднийг удирдах түшмэд жанжид дутагдаж байв. Нангун Хунян өөрийн эцэг хуучин ерөнхий сайд байсан түүний шавнар болон хуучин албадуудыг татахын тулд Шүцайтай хуримлах санал гаргана. Гэвч зөвлөх Жибочан түүнийг эсэргүүцэж Нангун Хуняны оронд түүний баруун гар эгч төс болох хар бадамлын ухаан бүлгэмийн 2 алтан
насан цэцэг Даме, Эрмэг, Шүзагийн шавнар болох Волон, Финчүү нартай суулгах таахдаг зохион. Шавнар нь ихэндээ тэдгээр охтыг эдэрхий царай муутай та өөр ийм сайхан эхнэрүүдтэй байж яагаад бидэнд ингэж хандаж байгаа юм бэ гэж дурууцах боловч охтыг харах үнцгийг нь өөрчилж эмэгтэйлэг талаас нь харуулахыг хичээхэд нөгөө хоёр ч арга буюу зөвшөөрнө. Энэ үед Даачин гүрний эзэн хаан Ердөө Толомын хүүхэлтэй болсон байна. Тэргүүн урвагч Вэйшан их Жоо улстай 2 жил байлдаж солилцсон тул Ваны хунтайжтай нууц гэрээ байгуулж Жоо улсад 10 хот өгч хувилдахаар тохиролцсон байна. Яг энэ үед тагнуул орж ирэн Вэйшан таны 3 дугаар хүү Вэй Жүнью бослог гаргасан дээрэмчтэй удирдагч Шүцай алчглаа гэх чочордон мэдээг дулгаснаар Вэйшан өөрийнх нь хүү Вэй Жүнью Шүцай тэргүүтээ бослог гаргачид авсныг мэдээд маш их хэлгэнэ. Тэрээр Шүцайгийн 3 дахь эхнэр болох Жоо улсын Вэн хааны хамгийн хайртай 3 дугаар гүнж хатагтай Жоог хараад л таньчихдаг. Хэрв түүнийг ашиглаж чадвал их Жоо улсаас солилцоогоор 10 хот салгаж авч чадах юм байна гэж тооцоолно. Вэйшан Ланя мужийн дарга Яншууд Шүцайгийн бослогыг дарах үсгэлэндээ залуу эхнэрүүдээс бусад бүх хүнийг хүйс тэмдэх тушаалгч өөрийн биеэр хар маш тэргүүдэд удирдах дайны хинтаар бэлтгэн. Энэ үед Шүцайгийн хуаранд чочордон мэдээ ирнэ. Орон орны эрдэмтэд яруу найрагчид нэгдэн Шүцайг арт олныг дээрэмдэж дөрвөн үсгэлэндээ бүсгүй хүчээр эхнэрээ болгон суулгасан хэмээн буруутгаж дэлхийн эрчүүдийн өмнөөс шудраг ёс тогтоохоор хуарангийн гадаа цугларна. Эрдэмтдийн дунд Даачин гүрний залуу үеийн сэхэтнүүдийн удирдагч яруу найрагч шүлгээрээ хизээж алагдаж байгаагүй 3 төгс дүрмд хэмээн алдаршсан Хуавүчээ байх бөгөөд тэрээр Шүцайгийн багийг хуулж дөрвөн бүсгүйг чөлөөлөхөөр ирсэн байдаг. Шүцай гарч ирэхэд цугласан олон түүний зураг дээр хэсээ тис өөр маш гоёмсог цоглог царайлаг залуу байгаад гайхна. Хуавүчээ түүний царайлаг байлаа гэд хийсэн нүглээ нууж чадахгүй гэж дайрах бөгөөд Шүцай би эхнэрүүдтэйгээ харилцсан сэтгэлээрээ нэгэн зорилгоор гэрэлсэн хэмээн тайлбарлана. Гэвч Хуавүчээ үүнийг үгүйсгэж ийм үзэсгэлэнтэй дөрвөн бүсгүй хөдөөний ядуу эрдэмтэд өөрсдөө дурлан дижүү чи тэднийг хүчээр барьж байна гэж мушгин Шүцайгийн дөрвөн эхнэр өөрлөө тусламж гуйсан харцаар харж байна хэмээн андуурна. Шүцай энэ Хуавүчэгийг өөрийн талд оруулвал нэр хүндэн дэлхийн сэхэтнүүдийн дунд асар их өснөө гэж тооцоолно. Хуавүчээ Шүцайд холбоо үгээр шүлэг зохиох халц дулаан хийх санал тавина. Хэрэв Шүцай ялагдвал бослогоо зогсоож дөрөв эхнэрээ чөлөөлж хөдөө тосгондоо насан туршдаа нуугдаж амьдрах. Харин Шүцай ялбал Хуавүчээ түүний өмнө насан туршдаа үг дуугүй зүтгэж инээмсэглэж явах бооцоо тавина. Зөвлөгч Чи Бочаан болон бусад нөхдүүд Хуавүчээ бол холбоо үгээр шүлэг зохиогчдын хаан. Түүнтэй бооцоо тавьж болохгүй гэж сануулах боловч Шүцай дуртай яаж зөвшөөрнө. Нангун хуниан Шүцайг ухаалагч гэсэн хөдөөний хүн тул язгууртан Хуавүчээг яруу найргаар ялж чадахгүй байх вэ хэмээн дотроо төвшнө. Хуавүчээ эхний асуулт буюу мөнгөн манан арилж тэнгэр газар уудам бардам сэтгэл гих холбоо өгүүдээр банк мөрний урсгал эртний гуниг готрлыг өгүүлсэн хүнд хиллэгтэй шүлэг зохионо. Эхнэрүүд Шүцайг ялагдах үе гэж сандралдах боловч 3 эхнэрүүд нь нөхртөө бүрэн итгэж байгаагаа хэлнэ. Шүцай Хуавүчээгийн 3 жилийн турш бодож олсон холбоо үгийг хэдхэн секундын дотор маш оновчтой төгс шүлэг зохиож ялна. Үүнийг харсан Нангун хуниан Шүцайг үнэхээр авгүй авьяастай хэмээн биширч түүнд бүр мөсөн сэтгэл алдарна. Амжилтандаа ирсэн Хуавүчээ өөрийн насан туршийн шилдэг бүтээл болох далайн давлгай төрлөг ижил дуудлагатай үгс авсан тамллын зэрэглэлийн гих зэрэг маш хүнд холбоо үгийг хэлнэ. Тэрээр Шүцайг бууж өгөхийг шаардаж хэрэг үүнийг хариулж чадвал энэ холбоо үгийг бичиж үлдээсэн цаасыг өөрийн биеэр иднэ гэж амлана. Шүцай маш тайвнаар инээж ийм амархан юмыг авдарныхаа ёроол нусан шүлэгчин Ердөөлийн нүнгээд үүл урт хугацаах хувируул өөрчлөлтийг өгүүлсэн. Хуавүчээгийн шүлэгтээ утга хэмнэл үгсээрээ яг цагаараа таарсан төгс шүлгийг шууд урсган хэлнэ. Цугсан олон Шүцайг бурхан мэт биширч Хуавүчээ өөрийнх нь насан туршийн бүтээлийг ийм амархан эвцэн итгэж чадахгүй шоконд ор. Ялагдлаа хүлээн зөвшөөрч чадахгүй солиорох шахсан Хуавүчээ дахин нэг холбоо үг хэлж хэрэг үүнийг хариулж чадвал тэнцэн тооцё гэнэ. Тэрээр өөрийн сүүлчийн найдар болох утаас үйсэн цөөрмийн бургас гэсэн 5 үгтэй холбоо үгийг хэлнэ. Энэ холбоо үг нь маш богинохон боловч үг бүрийн үндэс нь Хятад зургаан 5 мах бод гал ус шороо төмөр модыг бүрэн багтаасан түүхэнд хинч хариулж чадаж байгаагүй хамгийн хүнд төгс асуулт байлаа. Хуавүчээгийн тавьсан 5 мах бодын нууцыг авалсан утаас үйсэн цөөрмийн бургас гэх холбоо үг нь Шүцай огт сандрахгүй бөгөөд Хуавүчээг хэрэг би хариулчихвал чи үг дуугүй надад дагаар орох уу гэж тулгана. Шүцай маш богино хугацаанд 5 мах бодыг алтан мод ус гал шороо төгс багтаасан булган цохилт далайн хотыг дөргөн гэсэн хариултыг хийж Хуавүчээг бүрэн болгож авна. Хуавүчээ өөрийн ялагдлыг зөвшөөрч Шүцайгийн зөвлөх болохоор андгаан үр. Энэхүү ялалтаар Шүцай нэр хүнд сэхэтнүүдийн дунд асар өндөрт гарна. Гэхдээ Шүцай дагаар орсон ч Хуавүчээ энэ бол зүгээр л тохиолдол байсан. Хэрв чи намайг романтик шүлгээр ялж чадвал би чиний өмнө сэтгэлээсээ сүгдэн гэж дахин жилчин. Шүцайж олон охтын сэтгэлийг татсан өөрийн шилдэг 3 мөрт хайрын шүлгээ уншина. Түүний шүлгүүд хайр сэтгэлийн гүн гүнзгий 3 өөр ертөнд амьдралын үе шатыг өгүүлсэн маш тансаг шүлгүүд байлаа. Цугласан олон болон Шүцай эхнэрүүд авьяасагийн дотроо хүлээн зөвшөөрч бахархна. Хуавүчээ бас л хүлээн зөвшөөрсөнгүй. Өөрийгөө хөгжмийн хэмнэл аялгаундаа дэлхийд ганцаараа өөрийн зохиосон 13 анхлын үнэр аялгаугаараа алдартай
шүцай гэдгийг хэлж шүцайтай хөгжмөр өсөлт ёо гэв. Хэрв шүцай ялж чадвал тэнгэрийн доорх хинч түүнийг зогсоож чадахгүй гэдгийг хөлөөн зөвшөөрнө гэв. Шүцай энэ үүмэн самуутай цаг үед мөрөөдөлтэй амьдарч буй залуус зориулж өөрийнхөө зохиосон аялгау гэрэл хасаагч нэртэй дууг дуулна. Энэхүү юр бусын сэтгэл хөдлөм орчин үеийн хэмнэлтэд гүн гүнзгий дууг сонсоод Хуавуче болон цугласан олон бүгд нулимс туслаж ухаанаа алтан бишрэн. Энэ үед 3 дугаар эхнэр хатагтай Жоугийн таламжийн оноо 100 хүрч бурхны зэрэглэлийн шагнал нэгтэнэ. Хуавуче шүцайгийн авьяас ухаан хөгжмийн мэдрэмжийн өмнө сэтгэлээсээ сүгдэж миний амьдралдаа харсан цор ганц сууд хүн бол та. Би таны үл төлөө өгөхөд ч бэлэн хэмээн үнэнч байхаа амлана. Энэ үед шүцайгийн эхнэрүүд цэргийн зардлыг тооцоож шүцайгийн зааж өгсөн цэргийн гардан тулааны боксыг шин цэргүүдүүд сургаж сарын дараа гэхэд дайзныг дарах чадвартай болно гэдгийг хэлнэ. Нангун Хунян Вэшяны нууц цагтлыг замаасан дээр авснаа тулхна. Вэшян Ланьян мужийн дарга Ян Шиюнийг цэрэг хөдлөхийг шаардсан боловч Ян Шиюн айгаад хойшлуулаад байгаа аж. Гэвч Вэшяны өөрийн 30 мянган хар морь цэргүүд 10 хоногийн дараа энд ирэхээр зэхэж байна. Шүцайн багт хүнс болон жанжид дутагдаж байна. Шүцайгийн 3 дахь эхнэр хатагтай Жоугийн 100% тааламжийн онооны бурхны зэрэглэлийн шагналыг системээс нээхэд системээс 40 мянган тонн будаа шар буурцаг хүнсний ногоо гарч ирнэ. Будаа нь 100 мянган цэргийг бүтэн жил тижээхэд хүрэлцгүйс байлаа. Шүцай шар буурцгаар дөвбө буурцгийн сүү хэрхэн хийх аргыг эхнэрүүддээ зааж өгч 3 дугаар эхнэр цэргүүдийн галтоог хариуцахаар болсноор өөрийн үнцнийг мэдэрч баярлана. Хуарангийн гад 2 бүчрхэг дайчин ирж хуарангийн өмнөх 200 кг жинтэй хүнд чулуун тоогоо ганц гараараа өргөн шүцайтай уулзахыг шаардна. Тэд бол өвөө мужийн ойролцоох 8000 орчим дээрвчдийг удирддаг, баячуудыг дээрэмдэж ядуус тусалдаг маш их хүч чадалтай ах トゥ Шүн Чао, Шүн Жан нар байлаа. Шүцай тэднийг өөрийн багт авч жанжин болохыг хүсгэд тэд бид одоогоор хотчгүй зөвхөн хөдөө тосгоныг бааз болгосон хүнд дагаар орохгүй гэж басамжлан цэргийн зардал болох алт мөнгө зээлхийг шаардна. Хүчит ах トゥ Шүцайд бооцоо тавина. Хэрв танаа цэргүүд дундаас 300 жилийн өмнө Чу улсын хааны хийлгсэн түүнээс хойш шинж үргэж чадаагүй энэхүү хүнд тоогоог өргөх хүн гарвал бид дагаар орно. Үгүй бол тоогоог дүүрэн мөнгөн зорсоор дүргэж өгөө гэв. Зөвлөгч бочон тоогоог өргөх гээд үзээж чадалгүй дотроо яг хааграх шахна. Шүцайг доромжлон энэ сул тороо дахиад ши залуу хизээж өргөж чадахгүй. Хурдан мөнгө аваад ирээ гэж хашгичв. Эхнэрүүд нь Шүцайг хаан хүн тул биеийн хүчээр өсөлдөх хэрэггүй гэвч сануулах боловч Шүцай системээс авсан 100 дурын оноогоо бүгдийг нь хүчээр нэмж хүчин чадлаа 168 болгон огцом өсгөн. Шүцай тосгоны дэргэд очиж би үүмэн самуунтай энэ үед дэлхийг эзэнэх хаан болно гэж хашгиран 200 кг жинтэй тоог ганц гараараа маш хөнгөн дээш нь өргөн. Үүнийг харсан ах トゥ Шүн Чао, Шүн Жан хоёр Шүцайг даачин гүрнийг үндэслэгч хаанаас ч илүү хүчтэй юм байна хэмээн биширч өөрсдийн 8000 зэрэгтэйгээ шууд сүгдэн дагаар орно. Тэр шөнө 3 дугаар эхнэр хатагтай Жоу Шүцайд өрөөнд ирж босоод эхнэрүүд нь жирэмсэн болсон байхад өөрөө хараахан жирэмсэн болоогүйдээ гомдоллож Шүцайгийн өөртөө зориулж хийлгсэн шилэн тэрхөө өмсөн өөртөө татна. Яг энэ үед жанжин Жан орж ирж Ляньян мужийн дарга Ян Шиюн ердөө 20 зэрэгтэйгээр манай хоронгоос 5 милийн цаана ирээд байна гэх мэдээг дуулна. Шүцайгч Нангун Хунян өрөөндөө оруулж өөрийн болохоор хоргоож эхэлнэ. Шүцай би хэдийн 3 их нэртэй тэднийхээ сэтгэлийг гонсоолгож чадахгүй гэсэн хараа буюу түүний өдөн хатгалтанд орж нэг оронд орхон тэр. Үүний дараа Хуняны халамж оноо 65-аас шууд 85 болж өснө. Тэгээд өөртөө гэрлэхийг ятгахна. Харин Ян Шиюны илгээсэн илч Шүцайд манай дарга танд чин сэтгэлээсээ дагаар орохыг хүсэж байна. Маргааш Ланьян мужид ирж уулзна уу гэсэн урилга өгнө. Ян Шиюн дотроо хэрв Шүцай ирвэл барьцаалж 4 их нарыг нь өөрийн болгоно гэж хорон зайл зохиож худал тангараг өргөснөө тэр байв. Эхнэрүүд нь үнийг өрх гэдгийг шууд гадарлах бөгөөд Шүцай Ян Шиюныг барьж авбал Ланьян мужийн хотуудыг шууд авч чадна гэж тооцоолно. Шүцай 1-р эхнэрээс авсан бурхны зэрэглэлийн шагнал болох орчин үеийн гар бүг гаргаж ирэн маргаашийн уулзалтанд 4 эхнэрээ дагуулan очиж Ян Шиюныг гиндүүлэн дарахаар төлөвлөнө. Маргааш нь Шүцай 4 эхнэрүүдийн хамт Ланьян руу явахаар шийдлээ. Энэ үед Нангун Хуняны таламжийн оноо 60 давсан системээс гайхалтай шагнал нь нэгдэнэ. Шагналд нь 30 мянган явган цэрэг, 5 мянган морь цэрэг буюу 35 мянган цэрэг орж ирснээр Шүцай Вэшяны айрамтай тэмцэх хангалттай хүчтэй болно. Шүцай Жанжинжи Бочан Хуавуче нар тушаалвч 50 мянган цэрэгийг 2 хуваан Лаян Шиньян хотуудыг шөнөөр бүслэн дайрахгүйгээр тушаал хүлээхийг даалгана. Жанжид манай тийм олон цэрэг байхгүй гэхэд Шүцай хойд зүг 40 мянган цэрэг нуусан байгаа хэлж өөрийн тэмдгийг өгнө. Хуавуче түүний энэ нууц үзрийг хараад тэр бол жинхэнэ бурхан хэмээн бүрэн бишрэн. Шүцай эхнэрүүдээ шин зэвсэг буюу гар бууг хэрхэн ашиглахыг зааж өгнө. Замд нь даажуу болон даачин гүрний хилээс дээрэмчдэд хөөгдөн цогтож 7 хоног хоол идэхгүй даарч хурж өөхөх гэж буй дөрвөсөд болон өвчтөе хүүхэдтэй таралтна. Шүцай тэдэнд өөрийн бүтээсэн им болон мөнгө өгч туслана. Тэрээр өмнө самуунтай энэ цаг үе хурдан тусаасаа хэмээн хүснэ. Ланьян мужийн дарга Ян Шиюны туслах болох жанжин сүн дөрвөстийг гахаан хомаал мэт үзэж хот руу
оруулахгүй байдаг. Тэрээр Швейцарт хот руу зөвхөн та ганцаараа орж үлдсэн. Харин таны дөрвөн үзэсгэлэн ихнэр буудалд амарна гэж тулганд. Мөн хотын хаалган дээр тэднийг нэг бүрчлэн нэгжих үед ихнэрүүд гар буугаа энэ бол хүүхдийн тоглоом оо хэмээн эхэлж нууж гарна. Швейцар мужийн дараах Ян Шиюныг аянгад гар хочтой жижиг зүйлээр тоглох туртайг нь мэдэх тул түүнд бэлэг болон хоёр дугуй зүйл бэлгэлж байна гэд өгөх бөгөөд тэр нь хоёр ширхэг галт бөмбөлөг байдаг. Ян Шиюн болон түүний жанжид дотроо Швейцарыг зүгээр л нэг тариачин стратегийн ухаангүй мунхаг гэж басамжлан хотод 500 сүхчин зэрэг нууж тэнгэрийн тор гих орхих бэлдсэн байв. Хүлээн авалтын үеэр Швейцар Ян Шиюнд хандан хэрв чи үнэхээр дагаар орвол Янжууны 3 хотыг цус оросгүй авнаа. Харин өөр хорон санаа өвөртөл алан шүү гэж сануул. Ян Шиюн шууд нүрээ буруул чи миний бэлцээ өрхөнд орсон. Одоо өвдөг сүгдэн ам гуйгаач тэгвэл 3 ихнэрээ чинь миний зэргүүдийн тоглоом болгоод чиний амийг өршөөж болох юм гэв. Тэрээр Швейцарийн уус архинд нь хор хийсэн байв. Энэ үед Вэшианы удирдлагад орох 13 Табагийн тэргүүн зэрэг хагас алхам их мастрын зэрэглэлд хүрсэн Шимэн Чиншүү хөшгөний араас гарч ирэв. Тэрээр тэнгэрээс нэсэн ирэх гэрэл идгих өөрийн шилдэг техникийг үзүүлж Юцагийн багыг устгахаар дээр. Эхнэрүүд нь энэ муу хүмүүс дандаа олон төлөө юм чалчиж байж өгөх юм а гэд Швейцарийн өсөн нууц зэвсэг буюу гарбуу гаргаж ирэн Шимэн Чиншүү рүү шууд будна. Тэнгэрээс нисэж байсан их мастер ямар ч эсэргүүцэл үзүүлж амжилгүй эхнэрүүдийн гарт газар дээрээ өгнө. Эхнэрүүд нь Ян Шиюны бүх зэргүүдийг буудаж устган Швейцарыг хамгаална. Швейцар ийм эхнэрүүдтэй байх ямар их ажил хөнгөвчлөлдөг гэж хэмээн баярлана. Ян Шиюн өөрийгөө аянгаг гар хочтой хүч чадлын их мастрын зэрэглэлд хүрсэн гэд Швейцар руу дайрна. Гэвч Швейцар аль хэдийн өөрөө их мастер зэрэглэлд хүрсэн тул Ян Шиюны хорт хүн үйлчлээгүй байв. Швейцар Ян Шиюныг хөнхөө дарж устгана. Ян Шиюн ухаж Швейцарийн 50,000 зэрэг хотыг бүсэлсэн тул хотын цэргүүд шууд бууж өгнө. Швейцар ард түмэнд хандан өмсөх хувцас идэх хоолтой болгоно гэж амласнаар ард олон түүнд дагаар орно. Янжууны 3 хотыг цусан далай болохгүйгээр ухаанаар болгож авсан Швейцар өөрийнхөө энэ ертөнцид ирсэн даалгаврыг ухамсарлана. Энэ зэргүүд зөвхөн гэр бүлээ тэжээх гэж яваа гэмгүй хүмүүс. Тэднийг ухаанаар ялах хэрэгтэй. Бууж өгөөгүй зэргүүдийг ч тэрээр зүгээр явуулна. Ваншан, Хуишан энэ мэдээг аваад нийслэлээс хар морь цэргээ ухраасан тул Швейцар хэдэн сар зэргүүдээ амрааж ирээдүйн стратеги боловсруулахар шийднэ. Тэр шин Швейцар дөрвөн эхнэрүүдтэйгээ албан ёсоор хурмаа хийдэг. Хормын шүн дөрвөлнтэй нэг оронд орохоор миний бие дийлэхгүй штэ гэд зүхтах янз янзын л арга сэднэ. Энэ үед уруугч Вэйшан хаан ширээг улаахаар зүтгэж Ваниан хунтайж руу нууцар хувилдан 300,000 цэрэг оруулж Даажав гүрний хувааж авах төлөвлөгөө бичсэн захидал илгээсэн байв. Ваниан хунтайж Вэйшаныг Даачин гүрний дотоод самууныг шийдэж чадаагүй байж Даажав руу дайрч байгаа нь үхлийн зам. Тэр үнэхээр тэнийг юм гэж дүгнээд захидлыг нь шатаагаад тусгана. Харин эсэргээрээ тэд Швейцар гих дэрэмжингэр үнэхээр ухаантай орчин үеэс ирсэн энэ аялагч бүгдийг бишрүүлж байна хэмээн Швейцарыг маш өндөрөөр үглэнэ. Хормын шүн Швейцар эхнэрүүдийг шахалдаас зугтахын тулд гэрлэлт бол хариуцлага бол дэвчээр. Дэвчээрийн ус дэндүү гүн тул бурхан ч удирдах чадахгүй хэмээн гүн ухаан ярьж сэмхэн зугтахыг оруулна. Эхнэрүүд нь түүнийг бидний голж байгаа юм уу? Даалгавраа мартаа юу хэмээн өрөөрөөгөө чирнэ. За зугтах шалтгаан хан өөрийн үнэнч хоёр хүчтэй жанжнаа дуудаж жинхэнэ нэрийг нь асуухад тэд Чан Ванли, Жан Шан гэх сүрлэг нэрээ хэлнэ. Эцэстэн Швейцар би өнөөдөр жаахан уучсан байна. Би мэн сайн биш байна гэж хошгосоор эхнэрүүдтэй чирэгдэн өрөөрөөгөө орж ирээдүйд юу болохыг дараагийн цувралаас үзээрэй гэд кино дуустдаг. Дараагийн хятад кино драма товчлыг цаг алдалгүй сонсохыг хүсвэл манай сувагт subscribe дараад могоо асаагаарай. Баяр таа.